Энэ байгууллагын дарга нь яасан? Үүрэг гүйцэтгэжтэй болцсон явж байна л да. Нэг хоёрдугаарт зарим нэг гишүүд нь өөр ажилд шилжинэ гээд өргөдөл гаргаад явж байгаа юм байна уу? Хоёр дахь асуулт. Гурав дахь нь бол одоо Монголд хүний эрх гэдэг юм олигтой болоогүй хэрэгжээг байхад ийм 360 хуудастай мянган ширхэг ном гаргаж тараадаг болмоор байна. Танхимд сууж, хууль дүрм их ишилж, баахан ярьдаг хүмүүсийн цуглуулга болсон. Та нар дахиж нэг байгууллага байгуулж авсан шүү дээ. Хурлаар оруулаад. Ордонд хойроод нэг хэдэн гишүүдэг лоббидэл тэгэл баахан цаас үйлдвэрлээд ингэж хүний эрх хангахдахгүй. Би тэр Инксарын сүүлэлд байж байгаад төрийн байгууллагын гэдгийг юм уу тэнд байгаа хүмүүсийн булхаатай үйл ажиллагааг илчилсэн залууг зөрчлийн хуулиар 500,000 төгрөгөөр торгохоор болоо дараа нь эрүүгийн хэрэг үүсгэхээр бас хонон баха. Би өөрлөө чи яриад хэлсэн шүү дээ. Та нар энэ амьдрал руу ороо, ийм бодиттой юм руу ороо. Монголд одоо үнний хэлсний төлөө хилмигдэж зөрчлийн хуулиар торгуулж эрүүгийн хэрэг үүсгүүлдэг ийм юм байж болохгүй. Би нэг тохиолдол ярьж байна л да. Тэгээд дараа нь яг тэр хурлаар ороод 500,000 төгрөгийн зөрчлийн торгуулаа болсон байна лээ. Гэхдээ одоо бол эрүүгийн хэрэг үүсгэгдээд ингээд явж байгаа. Ер нь энэ цар тахал гэдэг энэ хүмүүсийн үг хэлэх хэрэгчлийг хааж боодог. 90 Монголын нийгэм дээр үед 90 онд галаснаас гэж орос өгөлдөө ил тод байдал гэдэг юмас эхэлж ирсэн. Одоо юу н хүний эрх хэрэгчлөө ерөөсөө ил тод байдал гэдэг юмыг хаадаг боодог. Ялангуяа энэ эрх Залтуу гишүүнд нэмэлтийн минут. Ялангуяа энэ эрх баригчид, төрийн албан хаагчид, цүнх баригчид, талдагддаг хүмүүсийн зүгээс хүний эрхийг одоо ноцтой зөрчдөг юм байдал бас. Би одоо энэ гой байгууллага байгуулад гой ном хэвлээд ерөөсөө энэ дээрдэж гэж бодохгүй байна. Тэгээ ядаж яхад их хурл чинь 19 оныхоо энэ номыг чинь ном гээл дээ. Энэ чи яриаг л байна шүү дээ. Тэгээ би та нарыг нэг сонгогдож яхад хэлжсэн дээ. Ном уншихаасаа илүү амьдрал мэддэг, тэгээ жаахан зориг зүрхтэй дайчин давшингуй байж ийм юм хийдэг юм аа л гэсэн. Би бол одоо жаахан тийм гутарч байна. Баахан байгууллага байгууллаа. Өнөөдөр маш их олон хүний эрх зөрчигдсөн хэвээрэл явж байна. Тэгээ нэг юм ном хэвлсэн байдалд ингэ явж байдаг. Тэгэхээр миний тэр асуултанд хариултаа танай байгууллага юу болчиход байна?